2021 оны 1 сард YouTube дээр ердөө хэдхэн минутын уртаа нэгэн видео нийтлэгдсэн. Хожим интернетийн хамгийн алдартай аналог хоррор зурлуудын нэг болох эхлэл тавигдсан юм. Түүний нэр бол энэхүү бүтээлийг тухайн үед өнгөж 19 настай байсан Америкийн уран бүтээлч Алексис Кистер бүтээсэн бөгөөд анхны ангийг үзсэн хүмүүс энэ жирийн аимшигын богино хэмжээний бичлэг гэж бодсон ч удалгүй нэг зүйл анзаарчихсан. Энэ бүтээл айлахын тулд өндөр төсөв, бодит мэд мангас, эсвэл жампскэр ашиглаагүй. Харин хитгэн зураг, хитгэн өгүүлбэр, вие эцэж бичлэгийн шууган, намгүн байдал, бас хүний царайшаа хэрнээ яг хүн биш дүр төрх. Энэ л хангалттай байлаа. Видео нийтлэгдсэний дараа Reddit, TikTok, YouTube зэрэг платформ дээр хүмүүс нэг л асуултыг тавьж эхэлсэн. Би яг юу үзчихв? Ингээд л Mandela каталог маш богино хугацаанд аналог хоррор төрлийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болж чадсан юм. Аналог гэдэг нь VHS кассет, хуучны телевиз, радио, CCTV зэрэг дижитал бус технологиг хэлдэг. Харин аналог хоррор гэдэг нь яг эдгээр хуучны төхөөрөмжөөр бичигдсэн мэт харагдах дүрсэл ашиглан айдас төрүүлдэг аимшигын төрөл юм. Үзэгчид яг бодит бичлэг үзэж байгаа юм шиг мэдрэмж авдаг учраас энэ төрлийн айдас илүү хүчтэй тусдаг. Аналог хоррор нь өмнө хэд хэдэн алдартай зурлууд байсан бөгөөд жишээлбэл Local 58, Gemini Home Entertainment зэрэг зурлууд энэ төрлийг аль хэдийн хөгжүүлж эхэлсэн байлаа. Гэхдээ Mandela каталог нэг шин санаа гаргаж ирсэн. Энэ нь хэрэв чиний хамгийн хайртай хүн үнэндээ хүн биш байсан бол энэ бол аимшиг кинонд гардаг мангас биш, зомбич биш, сүнсч биш. Харин чиний ээж, чиний аав, эсвэл чи өөрөө. Яг энэ санаа л Mandela каталогийн бусад аналог хоррор бүтээлүүдээс ялгаруулсан юм. Одоо яг гол санаа руугаа орцгоё. Энэ бүх аимшиг хаанаас эхэлсэн бэ? Үүний хариуг олохын тулд бид хэдэн зуун биш, хэдэн мянган жилийн өмнөх нэгэн үйл явдал руу буцах хэрэгтэй. Дэлхийн ертөнц зөөсөн цагаас эхлэн хүн төрөлхтний донд орших, сайн муугийн тэнцвэрийг хадгалж, эв найрамдлыг тогтоон барихын тулд шашин хэмээх итгэл үнэмшил бий болсон гэж олон хүн үздэг. Тэдгээрийн дундаас хамгийн өргөнд дарахж, хамгийн олон хүний итгэл үнэмшлийг өөртөө нэгтгэсэн Библийн түүх юм. Өнөөдөр ч дэлхийд даяар сая хүн түүнээс сургаалт итгэн амьдралаа түн түшиглээ авч явсаар байна. Гэхдээ тэр бүхэн үнэн биш байсан бол хүн төрөлхтний түүх анханасаа өөрчлөгдсөн бол хэрэв дэлхийг аварна гэж ирсэн Тэнгэрийн элч үнэндээ Тэнгэрийн элч биш байсан бол Mandela каталогийн ертөнцид болсон хамгийн анхны том үйл явдал бол өөр трон юм. Энэ нь бидний мэддэг Библийн үйл явдлыг арай өөрөөр харуулдаг. Библиэд Тэнгэрийн элч Габриэл Мариад үзэгтэн чи бурхны хүүг төрүүлнэ хэмээн хэлдэг. Харин Mandela каталогт түүний оронд гарч ирсэн зүйл нь Хуранч Габриэл байсан юм. Гэхдээ энэ асуултын хариуг зохиогч өнөөдрийн хүртэл бүрэн хэлээгүй байгаа бөгөөд та бүхэн бичлэгнүүдээс үзэх юм бол дараах зүйлсүүд тодорхой болно. Тэнгэрийн элч гэгдэж байсан Габриэл яг үнэндээ жинхэнэ биш. Маш хүчтэй оршихуй. Хүний дүрийг авч чаддаг, хүмүүсийг хуурдаг, шашны үйл явдалд оролцдог. Өөрөөр хэлбэл тэр бол хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн анхны хурамг дүр юм. Эндээс харж үзэхэд хамгийн том асуудал нь Mandela каталогийн хамгийн аимшигтай санаа гарч ирдэг нь юу вэ гэвэл анхны Тэнгэрийн элч хүртэл хурамч байсан бол дараа нь болсон бүх зүйл үнэн байсан уу гэдэгт оршиж байна. Үүнээс улбалаа өөр троны үйл явдлын дараа өөр нэг аимшигтай үзэгдэл эхлэх нь хүмүүс тэднийг альтернат гэж нэрлэх хүн гихтэй хүн биш, зүтгэрч биш, харь гаргийн амьтанч биш. Харин хүний дүрийг төгс холборлож чаддаг оршихуй. Альтернатив чамайг идэх гэж холборлтгүй. Тэдэнд өөр зорилго бий. Тэд зөвхөн орлох. Тэд чиний аавч болж чадна, ээж болж чадна. Хамгийн сайн найз чинь ч болж чадна. Хамгийн өвөөцмөр нь чи өөрөө ч болж чадна. Гэхдээ тэдэнд нэг асуудал байдаг нь тэд хүнтэй яг адилхан болж чаддгүй. Үргэлж ямар нэгэн жижиг алдаа байдаг. Жишээ нь юу вэ гэвэл инээмсэглэл нь хэд том, нүд нь аймгүй, нүүрний хэлбэр нь нэвгүй, хөдөлгөөн нь байгалах биш. Үүнийг хүмүүс Uncanny Valley гэж нэрлэдэг. Харахад л яг хүн шиг харагдана. Гэхдээ чи ажиглах юм бол ямар нэгэн зүйл үнэхээр л буруу харагдана. Маш олон хүмүүс альтернативыг хүү алдаг гэж боддог. Гэхдээ энэ өөрөөсөө л ойлголт. Тэд чамайг яагчгүй. Тэдний хамгийн том цэцэг бол айдас юм. Метафизикийн ухамсарын эмгэг буюу майдан альтернативд хүн төрөлхтөнд мэдэх ёсгүй, эсвэл мэдхийг хүсээгүй үннийг амаар дамжуулан хүргэснээс үүдэн бий болдог сэтгэл зүйн болон
Оюун санааны эмгэг юм. Энэ нь чиний бодлыг эвддэг, чамайг бүх зүйлд эргэлзүүлдэг. Эцэст нь хүү өөрөө өөрийгөө устгах хэмжээнд хүрдэг. Үүнийг л майд гэж хэлээд байгаа юм. Альтернатив дэлхийд гарч ирсэн хүмүүс эзээ мэдсэн бэ гэвэл хүмүүс осороггүй алга болж эхэлсэн. Гэр бүлийнх нь нөөр болсон. Хүүхдүүд орсороггүй алга болсон. Хүмүүсийн зааш огцон өөрчлөгдсөн. Гэхдээ энэ бүхэнд ямар ч нотлохой байгаагүй. Удалгүй засгийн газар нэг аимшигтай үннийг ойлгов. Альтернативыг устгах боломжгүй. Тиймээс тэд хүмүүсийг хамгаалахын оронд амьд үлдэх заавар тарааж эхэлсэн. Танихгүй үнээс болгоомжил. Танил хүн байсан ч болгоомжил. Хаалга нээх хэрэггүй. Цонхоор бүү хар. Альтернативтэй ярилцах хэрэггүй. Энэ бол дэлхий ялгадаж ирсний эхний шинж байсан юм. Гэхдээ өнөөдөр ярьсан бүх зүйл ердөө л Мандела Гатлаа гэж юу вэ гэдэг ерөнхий ойлголтын эхлэл байлаа. Харин жинхэнэ үйл явдал үүнээс хойш эхэлдэг. Дараагийн бичлэгээр бид Мандела Каунти гэж яг ямар газар болох, яагаад энэ бүх аимшиг зөвхөн тэнд өрнөдөг талаар ярилцах болно. Мөн энэ түүхийн хамгийн анхны хоригчид болох Сесар болон Марк нарын түүхийг үйл явдлын дараалал сөхөж, Ердөөникийн утасны дуудлага хэрхэн бүх зүйлийг өөрчилсөн болохыг хамтдаа олж мэдцгээе. Та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийхээ битгий мартаарай. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай судлаачтай.